What's up? Ил уурхай маргаш өдрийн 4 дахь өдрөөр хамтдаа аялцгаая. Өглөөний минь өнгөт орчлон минь гэж өглөө босоод гар нүрээ угаачаад нэг галтгоор шабак этэл авсан байгаа. Багжиндаа татвнуудаа очиад уурхайн зүг let's go гэд хөдлөөд хоёроо багжаа зоосоо. Тэгээд хэмжилтэндээ гараа бууж өгнөж өгсөн байгаа. Хоёр тийш авагдаад. Тэгсэн чинь нэг surprise ханнаас шүүрлийн ус ахаад шинэ тэлэлтэн дээр ороод ирсэн байсан. Ус айсвэ. Зайлцсан бэ ямар зайлцсан. За тэр чи яг хөө тэгээ амьдрал сайхан болно доо болно. Өнөөдөр бүтэн сайн нүүрсний хэмжилттэй байсан, нүүрсний оволгоодаа хэмжсэн байгаа. Нүүрсний оволгоо хэмжчихэд өдөр тэсгэлтэй байсан учраас уурхай дээр хоолоо идчихэд кемп рүү очиж боловсруулалтаа хийсэн. Боловсруулалтаа хийж дуусчаа уул руу явсан. Уулан дээр ирээд технологийн шинээр өгсөн замын далангийн өргөнийх нь хэмжилтийн тавьж өгчөөд хэмжилтийн чеклж үзчихэд алдарт шав руугаа орсон байгаа. Өнөөдөр бас л амар салхитай байсан. Улаан хар төхөрөм дотор л шавнуудаа тавьсан. Тэгээ шавнуудаа тавьд дуусаад нэг сайхан нэг талын тавилаа даа гэж бодож харчгаад кемпинг зүг хөтлсөн байгаа. Нүүр амбутаа болсон. Тэгэл панда баага шиг л болсон байсан да ер нь. За та бүхэнд энэ аврах том амтныг танилцуулъя. T-Rex 4400 ирээд шууд хувцас болгоно өгөөд усанд орсон байгаа хөл гар бүр амар болсон. Тэгээ оройн хоолоо ичээд шууд өрөөрөө орж амарсан байгаа. За сайхан амраарай миний Монголын ард түмэн маргааш уулзцаа. Let's go.